ингээ харахаараа яаж ийм төгс өөрийнхөө эдийн засаг ингээ нураадгийг би мэдэхгүй маань. Засгийн газрын хүмүүс угаасаа мэдрэл муутай тэнийг тэгээ засгийн газар бүр юм байдаг юм л та. Нэгэн төсөөлөл үүсчих заяа. Монгол улс дахиад нэг их хуралтай байсан бол дахиад 126 гишүүнтэй байсан бол за нэмээд Монгол улс 2 дахин их яамтай байсан бол заяа. Тэгээ гадаад хэргийн яам дээр дахиад нэг гадаад хэргийн яам байсан бол яах байсан бол? Таад юу гэж бодож байна? Бүр их мөнгө идэн те. За тэгээ Европын холбоо яг юу юм бэ гэх юм бол Европын засгийн газруудын дээр оршиж байгаа дахиад нэг засгийн газар. Тийм амархан. За тэгээ манай 126 өөрийнхөө засгийн газараа дээрээ дахиад нэг засгийн газар томилдог гэж төсөөлчихсэн. Ямар төрлийн хүмүүсийг томилох уу? Чадвартай хүмүүсийг томилох уу? Та бүгдээ мэдж байхаа намууд нэг жигсаалттай тий. Сонгуулийн өрсөлдөөнд орохгүйгаараа тэр гишүүдүүд томилогддгийн их хурл руу. Тэгээ кабинет руу янз бүрийн сайд майднар ингэ томилогддог штэ. Тийм учраас янз бүрийн сайд нар бараг мөнхийн сайд явж байгаа штэ. Тэгээ 2016 оноос зарим сайд нар ажлын байраа солилцсон ч үгүй. За. Европт яг тийм юм болж байгаа заяа. Тэгээ ямар ч хяналт байхгүй. Ядаж бид нар энэ сайд майдраагаа хинж болно. За. Тэгээд Европ дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол Германы эдийн засаг, Германы улс төр дотор янз бүр яриа явж болно, янз бүрийн шууган явж болно, Бундесканцлер огцорч болно. Гэхдээ нөгөө дээгүр хөвөөд явж байгаа, орж байгаа тэр засгийн газар бүх юмнаас ингэ тасарсан. Брюсселс хот юу болж байгаа хинч мэдэхгүй. Ард түмдөө тэгээд тайлан тавьдаггүй. Сонгуул явдаггүй заяа. Тэгээ Ursula von der Leyen-ыг Европын нэг ч иргэн сонгоогүй төсөөлтөө. За. Тэгээд ийм засгийн газар дээр дахиад нэг засгийн газар, яам дээр дахиад нэг яам ингээд яалцраад мөнгө идээд яваад энийг хин санхүүжүүлдэг юм бэ гэх юм бол Европын тэнэг мал иргэдүүд. Хогчин гэж хэлмээр байна те. За. Франц улсад чи 95,300 еврогийн цалинтай юм бол гар дээр чи хэдэн евро цалин авах юм бэ? Юу юм бэ гэх юм бол заяа. Чи хүн амын орлогын татвар заяа 35,303 евро хүн амын орлогын татвар төлнө. Яа өөр шимтгэл мэдтгэл. За эрүүл мэндийн даатгал тэтгэврийн саналуу хэдэг чи тушаах юм бэ гэх юм бол 20,000 за 21,000 евро. За 35,000 нэмхэн 21,000 зүгээр улс руу явж байгаа. Окей. Тэгээ чи гар дээр хэдийг авдаг юм бэ гэх юм бол 39,500 евро гар дээр авч байгаа. Окей. За тий энийг 12-оор хоочих. Тэгээд гар дээр энэ цалин энэ байна заа. Дээрээс нь тэр 39,500 чи гар дээр ингээ авсныхаа дараа чи нөт төлнө. Германы нөт хэд байдгийг мэдэх үү? Германы ер нь татвар бараг яг адилхан заа. Окей. Бараг яг адилхан. 100,000 еврогийн цалин чи ойролцоог 45,000 евро гар дээр авна. За. Тэгээ Германд чи 100,000 еврогийн цалин дээр үхтлээ татвар төлөө. Чи бараг 8 сар хүртэл улсынхаа төлөө ажиллаж байгаа заяа. Тэр сайд нарын төлөө, тэр засгийн газрын төлөө, тэр засгийн газар дээр ялцраад идээд ууж байгаа дахиад нэг засгийн газрын төлөө ингээд татвар төлж байгаа. За тэгээ үхтлээ татвар төлсөхийн дараа чи гар дээр авсан мөнгөөрөө тэр мөнгөө зарцуулах юм бол нөөтн заяа. 19%. Окей. Чи хөөрхөн амтан боол шиг ингээд ажиллаж байгаа заяа. 1000 жилийн өмнө хүмүүс заяа боолчлын доор амьдэрдэг байсан, ажилтдаг байсан заяа. Тухайн үеийн тэр татвар өнөөдрийнхоосоо бага. За тэгээ тийм учраас Европт ажил хиймээр байгаа хүмүүс цөөхөн сая доллар олох юм бол сая евро олох юм бол чи тэрнээсээ 300-400 евро гар дээр авч байгаа. Тэгээ мөнгө зарцуулах юм бол бүр бага. Тийм амар юм авч байгаа байхгүй юу? Тийм учраас Европ зүгээр хог. Тэгээд нэмээд тэр тэтгэврийн мөнгө нь байхгүй болцсон заяа. Тэр татварын мөнгө нь Украин руу явж байгаа. Тэгээ эдгээр ингээ идэл угаад байгаа. Монголын идэж ууж байгаа. Заяа тэр хулгай Европт харьцуулахаараа юу ч биш. Окей. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fucking Money 2 Time to Die номыг
сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захил маргаан бол idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Тэгээд тийм засгийн газар өөрийнхөө засгийн газрын дээр орж байгаа дуракуудыг ингээд томилох юм бол ямар төрлийн хүм томилогддог юм бэ гэх юм бол 100% намын нохоонууд нь томилогддог байхгүй юу? Бүр ингээд цүнх баригч төсөөлчих заяа. Гутлын уулыг тэг давхар долоодог хүмүүс заяа. Гутал долоогч тэг тэн томилогдсон явж байгаа. За тэгээ ямар төрлийн хүмүүс гарч ирэх юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. За та санаж байгаах хэдэн 7 хоногийн өмнө ярьж ирсэн Голланд улсын засгийн газар нөгөө Nexperia гэдэг дэлхийн номер 1 автомашины жижиг одоо хөнгөн хэлбэрийн тийм чип үйлдвэрлэгч компанийг Хятадуудаас хураагаад авсан. Одоо тэр компани хураагаад авсан. Гэхдээ үйлдвэрлэл нь хаана явдаг юм бэ гэх юм бол Хятадд явдаг. За үйлдвэрлэл нь хэвэн явж байгаа. Зүгээр толгой компаниг буулгаад авсан. Үйлдвэрлэлд ямар шүлөө байхгүй заяа. За тэгсэн чи Хятадууд яаж шолж байгаа юм бэ гэх юм бол олон улсын шүүхтэр аль хэдийн арга хэмжээ авч байгаа гих мэд шин тэгээд Европчуудыг ингээд яаж шоолж нэрлж байгаа юм бэ гэх юм бол хулгайч pirate ингээд нэрлж байгаа. Үнэн. Яг гэх юм бол хууль ёсоор энэ компаниг худалдаж авсан. За. Тэгээд Хятадууд ямар арга хэмжээ авсан бэ? Тэ? Энэ компани бол нөгөө Европын дэлхийд даяар ингээд чип үйлдвэрлэлийн бараг монопол гуссан байгаа. За. Тэ? Европт үйлдвэрлэж байгаа машины 49% Nexperia юунаас хараад тэгсэн чинь Volvo, Volkswagen, Mercedes-Benz, Porsche гэх мэт шин компаниуд гинт чипгүй болж байгаа. Окей. Volkswagen компани бүр ингээд ажлын тийм хуваараа өөрчлөөд зарим хүмүүс одоо ажилгүй явж байгаа. За. Тэгээд Хятадууд ямар арга хэмжээ авсан бэ гэх юм бол окей. Манай толгой компани булгаад авсан байна. Бид нар одоо шүүхтэн. Анимет ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэх юм бол чип та нарт өгөхгүй. Тэ? Чипүүдээ дотооддоо борлуулнаа. За, тэгсэн чинь юу болж байна гэх юм бол үйлдвэрлэл нь хаана зогссон бэ гэх юм бол жишээлбэл Мексик улсад Honda-гийн үйлдвэр тэ зогссон. Volkswagen-ы угаасаа мөнгөнд дуусж байгаа үйлдвэр нь бас ерөөхдөө тал юу руу орцсон. Тэ цагийн хуваар руу орсон. За. Тэ? Тэгээд Хятадууд энэ бан хийсэн. Чип гарахгүй байна. За. Тэгсэн чинь ингээд энэ дурак заяо тий Министр Винсент Карманс энэ дурак энэ нөгөө гуталтоологчны нэг нь заяо юу хийсэн бэ гэх юм бол тэр компани булгаад авсан байхгүй Хятадуудаас тэгсэн чи одоо яаж нэг чипний үйлдвэрлэлээ буцаагаад өргөжлүүлээд манайх руу чип өгчөөж уучлаарай тхүү гуйж ийн гэд тэнхтэй явж байгаа тий за нэмээд Герман улсын гадаад хэргийн сайд Хятад руу томилолтоо аль хэдийн банд тас хуваар аль хэдийн гарцсан байсан. За сая аялахаа явсан чи Хятад юу ч хийсэн бэ гэх юм бол ярих юм та нартай байхгүй надад аялаа цуцл. Герман улсын гадаад хэргийн сайдад юу хэлж байна гэх юм бол хөшөө өнөөдөр худлаалцсан. Ирэх хэрэггүй. Яг юм та нар бүгдээрээ хулгаач. Тэ. За тэгээ чип үйлдвэрлэлээ ингээ буцаагаад үргэлжлүүлээд гуйж штэ гэд одоо ерөөхдөө юу болох гээд байна гэх юм бол Голланд улс энэ дурак тэр компани буцаагаад өгч чинь. Уучлаарай. Пранк байсан юм аа охшоо. Тэр компани буцаагаад авчих. Тэгээ чипүүдээ буцаад өгчлөхөө. Тэ. Тэгээд юу хийж нэ гэх юм бол дайралт хийж гин, маса хайж гин. Тэ. Тэгээ маса хайсныхын дараа Хятадууд юу хийж нэ гэх юм улаан хүнтэй мас ирүүлээ болж байгаа. Тэгээд Голландчууд нь Европчууд юу хийж нэ гэх юм бол барихаас өөр арга болж байгаа байхгүй. Тэгээ бүх юм дээр барих хэрэгтэй. Газрын хавар элемент байхгүй, чип үйлдвэрлэл байхгүй, зэвсгийн үйлдвэрлэл байхгүй, мөнгө байхгүй, юу ч байхгүй болж байгаа байхгүй энэ дуракууд. За. Тэгээд ингээд тэр цүнх баригч, гуталтоологч, засгийн газар томилогдсон дуракууд юу хийж нэ гэх юм бол за ингээд ойрын үед бид нэр арай дэндүү солиорлоо. Одоо жоохон тайван байцгаая гэж бодох уу? Та юу гэж бодож байна? Ухамсарх уу? Гэгэрх үү? Алдаанаас сурах уу? Тэр 126-гийн 126. Та юу гэж бодож байна? За. Тэгээ Европын холбооныхон саяхан хэнийг өрсөн бэ гэх юм бол Тайваны заяа номер 2 улс төрчийг өрсөн. Тий. Дэд ерөнхий сайдыг өрсөн.
Яагаад өрссөн бэ гэх юм бол сонсцгоо. We are facing an expanding, coordinated, and evolving set of threats and challenges. Манай улс те Хятадууд манай улсыг аюулгүй байдал оруулж байна. Military pressure and gray zone coercion. Биднийг бусалж гин тэгээд цэргийн хүч үзүүлж гин. Cyber attacks and information, disinformation campaigns. Тэгэл social media campaign явж гин, misinformation, cyber attack, hacking болж гин, манай эдийн засаг руу халдж гин. Энэ юутай адилхан юм бэ гэх юм бол та санаж гин үгүй юу 2016 онд заяа. Би яг хин яас тэгж тэнэгцэн байг би ерөөсөө мэдэхгүй байна. Манай Монгол улсын нэг мэрэгэн улс төрч нарын бүлэг заяа. Далай ламыг өрсөн. Окей. Далай ламыг өрсөн. Угтаж авсан. Тэгэл далай лам Хятадууд эсрэг да Тибет эргчүүлээд байх хэвээр. Тэгээ Хятадууд ямар арга хэмжээ авсан. Манай хөлийг хаасан. Манай экспорт навс зогсон. Манай долларын ханш тэнгэр рүү буудсан. Тэ 8 шарга дээр ингээ доллар олдохоо болцсон. Машины үн ханш ингээ дээшээ явсан. Доллар олдохгүй. Хэвээ хүмүүс баларсан ш. Санаж гинөө. Тэ нүрсний экспорт байхгүй, зэсний экспорт байхгүй. Хөлийг зүгээр ингээд те өвчин гарч ирээ худлаа шилтгаанаар зүгээр хаацсан. Тэ Тайваны номер 2-ыг Европын их хурл руу те дөнгөж саяхан хамгийн том чип үйлдвэрлэгчийн ингээ булаагаад авсны дараа тэгээ гуйлагч нь болоод уучлаарай гэснийхаа дараа Европын тэр долоогч баригч цүнх баригч юу гинэ гэх юм бол Тайваны номер 2-ыг уураад тэр тэгээд дэлхийн олон нийтийн өмнө Хятадуудыг муулж байна. Энэ ухаантай шийдвэр та нар ингэх байсан юм уу? Би яг сайн мэдэхгүй байна. За тэгээд тавдах өдөр бас нэмээд Европын холбооны дуракууд юу хийж гинэ гэх юм бол тэр заавалчгүй тэр Оросын 140 тэрбум евро заавалчгүй хулгай хийх гэдэг. Заавалчгүй чичирч байна. Тэ. Аль хэдийн тодорхой хэмжээнд хэрэгэлсэн байгаа. Тэгээд ингээд тийм дуракуудын дурак заяо. Засгийн газар ер нь улс төр ингээд гадаад харилцаагаа яаж явуулдаг юм бэ гэх юм бол тэ хөөе компани чинь булаагаад авчих шүү гэлтэй. Айдахан байгаараа Тайваны номер 2-ыг өрнө. Хогч шүү. Хөшиг байгаараа шудраг хөөл зарчим. Тэ хөөл зарчим өөрөө ийм юм булаагаад авчаал тэ. Хөөл зарчим өөрөө ингээ 140 тэрбум евроыг хулгай хийх гээд хөөл зарчим олон улсын хөөл. За тэгэл дэмэн шүү. Хохироо шүү. Арга хэмжээ аав шүү. Ингээ дараа ингээ өөргөө амиа хорлоо шүү те. Чип буцаагаад өгчөөч гээл. Тэгээ энэ хоёр зураг яг Европын холбооны бодлого шүү гэнэ. Тэ? Аална шүү. Өөргөө аална шүү. Тэгээ ерөөдөө энэ дээр л тогтож байна да. Тэгээ Европчуудтай одоо Хятадууд хэлцэл хийх юм уу? Тэгээ хөшүүрэг байхгүй шүү дээ. Тэгэл энэ гар одоо бити хүрээд ирээ гэж юм. Тэгэл Франц, Англичуудтай нүүр өгөхгүй байгаа юм чинь эргүүлээд нүүр өгөхгүй. 8 хийхгүй байгаа юм чинь эргүүлээд 8 хийхгүй. Тэ? Юм нийлүүлэхгүй байгаа юм чинь бас юм нийлүүлэхгүй. Тэгээ хууль мойлыг ингээд хүндлэхгүй байгаа юм чинь Хятадууд бас энийг хүндлэхгүй. Тэгээд ингээ харахаараа яаж ийм төгс өөрийнхөө эдийн засаг ингээ нураадгийн би мэдэхгүй маань. Энэ бол яг засгийн газрын хүмүүс угаасаа мэдрэл муутай тэнийг тий. Тэгээд засгийн газар бүр юм байдаг юм байна л да. Тэгээд Европын холбоо Европчуудад хохчин